Сургууль дээр байдаг ах хатнаар болохоор найзлуугаас салаад иймэр хааналаа ингэ сууждаг шүү. Нүү нэг Валентин надад нэг сав хөхтэй дүүсэхгүй. Тэгээд тэр хөхөд ингээд миний нэрийг суглаа гэж надад билүү гэж уруулсан бодог л энэ дотор. Танай ангийн дарга монголчин юм биш үү? Ангийнхан дарга хэр ааштай ангийн дарга байна. Ааштай. Сэмэцхано би Монголын 3 сая хэргийн хатан болдын монголчин байна. Би өмнө говьд ам бол ээж дүүтэйг амьдардаг. Би одоо 10 настай 6 дахь сургуулийн 4 ангид сурдаг. Өнөөдөр би шинэ 6 дахь сургууль нэгдэж байгаа. Нээлттэй үйл ажиллагаанд ирж байна. Өнөөдөр манай анги орцгоё. За монголчин гэдэг нэрийг хэн өгсөн бэ чи мэдгүй. Ерөнхийлөгчийн нэрийг мартчихсан байна. Олон хүн чамайг танаад тахад хэцүү санагддаг. Тий амар олон юм асуугаад алинд нь нарилах юм гэдэг. Хотод очиод уулзсандаа гэж боддог хүмүүс зөндөө олон дуучид тэгээд бүжигчид тэгээд чамайг. Дуучин гэвэл даваа талаатай болцохыг би амар хүсдэг. Ясаа. Ээж ингээд 20 насныхаа талын асалчлаа одоо хичээл номдоо шавнд яасан ч хэлээ олон юм жав спортоор сурмаар гэдэг. Ээд намайг волейболоор явуулна гэдэг. Волейболж явах дурггүй. Бөмбөгнөөс яагаад. Тийм ээ олон мөрөдлөх хэрэгтэй нэг л сонгох хэрэгтэй гэж би боддیں۔ Тэг бүгдийг хэрэгжүүлэх ч гэсэн болно л доо. Би болохоор бүжигчин дуучин болно. Тэгээд хувцаа өөрөө ингээд дизайн шиг гаргадаг болно гэж бодож байгаа. Гадаад явж сурна гэж бодож байгаа. Зүгээр дээр зурж үзчихсэн. Тиймэрхүү төр зураг зурчихсан. Тэгээд багахан зураг зураад тэгээд өргөцсөн. Тэгээд зарим нь будаагүй явж байгаа. Өө салчлаа. Бүжүүлээд гоё санагдав. Энийг л гоё. Ингээд би хаа зөвлөрөөл явчихтыг. Стресс тайлагдал тэгээд. Би сүүлд Орос яваад монголоороо алтан чөлөөтөр мөнгөн медаль эзлээд ирсэн. Би одоо авьяаслаг монголчууд тэгээ одоотой бүжиглээд орж ирсэн. Би чимээ хөнгөн бодсон. Амархан. Хүний нүр бодох чи ерөөсөө амархан штэ гэж байна штэ. Миний үсээ болохоор ээж амжилт өгсөн. Нүрээ өөрөө ботсон. Өнөөдөр бид нэр шинэ 6 дугаар сургуулийнхаа нээлтэнд оролцох гээд ингээ нүрээ бодоод сууж гинөө. Өнөөдөр би дуулаа тэгээ хоор дон дээр дуулсан. Та намайг хараарай. Сайн дуулахгүй дээ. Монголчин тайлбаря. Би тайлбар алтан төлхөөрийг адхууж өгсөн ячсан сургууль минь. Ухан далайд сэлэн яваа. Номондас батердмийн хөрлөг минь. Хамгийн сайн гэвэл 30 гаруй л найзтай. Энэ нүрийн бож байгаа найз нь болохоор миний хамгийн сайн найз бараг хуучин сургуультай ч гэсэн найзлж ирсэн найз. Дүүтэйг нэг сургуульд явах гоё хийдэг. Манай дүү үдэн цадаа төрүүлээ орчоод дээр чатнаас эгээгээд дууддаг. Дүүптэй хичээлээ шамдаж сураад ээж хачиг эрдэм номоор хариулна гэж бодчих. Сургуулийн нээлттэй гоё боллоо шүү дээ. Миний охин өстө мундаг байлаа шүү дээ. За шинэ сургуультай болсон чи ямар байна хүүхдүүд ээ? Гоё нээр гоё. Юу нь гоё вэ танаа сургууль? Сургуулийн хоолны зал танхим анги гэдэг амар гоё. Спорт залаа. Тэ спорт зал юу нь гоё. За энэ сургуулийг та нарт хэн барьж өгсөн юм бэ? Оюутгай компани барьж өгсөн гэсэн. Бараг л барилгах чинь. Оюутгай компанид маш их баярлалаа. Боловсролыг дэмжиж ийм гоё сургуультай болгож өгсөн. Хүүхдүүдийг суралцах орчин бүтээлж өгсөнд маш их талархаж байна.